За сайн байцгаана уу. За одоо энэ удаагийн хичээлээр бид нэр лаборатори ажлыг хэрхэн Moodle системээс лаборатори ажлын даалгавраа хэрхэн авч даалгавраа гүйцэтгэх вэ гэдэг талаар тайлбарлах чинь. За энэ та бүхний одоо мэддэг юуны Moodle системийн харагдах байдал байна. За лабораторийн тайланг бол энд одоо бичсэн байгаа. За бид нэр general хэсэг рүү орохоор энэ лаборатори ажлын тайлангийн загвар гэсэн юм юу байгаа. За тэгээд лаборатори ажлын тайлангийн загвар гэдгийг татахаар файл татагдана. За татагдаж авсан файл нь болохоор зэрэг за ингээд лаборатори ажлын тайлан гэдэг хөр энэ файл. За ийм файл нэгдэнэ. За тэгээд энэ файл заасны дагуу уншаад лабораторийн ажлын тайланг өчнө. За тайлангийн нүүрэнд орох загвар энд байна. За ингээд энэ дэр бид нар яах вэ? Яг энэ нүрийг хуулж тавьж хагаад энэ лабораторийн ажлын тайланг уншаад загварыг уншаад тэгээд энэ дээр яг тайлангаа бичиж оруулах юм аа. За 3 дугаар лабораторийн ажлаар юу их үг гэхээр эхлээд лабораторийн ажлын их код гэсэн файл байгаа. За 3 дугаар лабораторийн ажил бол ингээд 3 хэсгээс бүрдэнэ. За сэдэв бол хиймэл оюун ухааны хэрэгслүүд ашиглах гэсэн сэдвтэй. За дотроо 3 лабораторийн ажил 3.1, 3.2, 3.3 гэсэн одоо юм 3 сэдвийн хүрээнд лабораторийн ажлыг хийж гүйцэтгэнэ. За ямар дараалалаар хийх үү гэдгийг энд ингээд бичсэн байгаа. Хамгийн эхнээс нь тайлбарлаад өгье. За зорилго бол юу хийх вэ гэдэг зорилгыг энэ ч тодорхойлсон. Нийлбэл өгөгдлийн төрлүүдийг зардах, өгөгдөл оруулах. За нийлбэл өгөгдлийн төрлийг бодлогод ашиглах, турших. За нийлбэл өгөгдлийн төрлүүдийг хэрэглэсэн бодлогыг бие даан бодож тайлбарлах. За тэгээ энэ дундаа метод, tuple, тал бичиг зохиож турших. За тэгээ эдгээрийг агуулсан программын кодыг бие дааж бичих чадвар эзэмшнэ. За энэ лабораторийн ажлын зорилго юм байгаа. Ажиллах дараалал нь болохоор зэрэг жишээ кодууд би юун дээр тавьчихсан байгаа. Moodle дээр тавьсан тэр кодуудыг татаж аваад ажиллуулна. Ажиллах татаж авах линк нь энэ дээр байна. За энэ линкийг дээр дараад татаж авч болно. За нэг бол нөгөө Moodle дээр орлоо. За ажлын их код гэд ингээд өгөхөр энийг татагдана. За тэгээд татагдаад орохоор зэрэг энэ дээр за 3.1-р ажиллагээд энэ ажлыг нэгээд шууд нэгээд өгөхөр зэрэг энэ дээр яг нэгдэх хэвээр. За энд open. За энэ болохоор зэрэг хаана байгаа вэ гэхээр энэ дотор байгаа гэж үзсэн тийм үү. За эндээс орохоор download. За тэгээд энэ дээр бүх файл гэж хагаад нэгээд орох энд. За энийг нэгээд орохоор энэ нөгөө юу болгоод хадгалсан. За энийг эхлээд задлаа. Download дээр энийг задлаад задлахаар үүсчин тийм үү. За тэгээд ингээд үүссэн файлыг одоо энийг ханаас авах вөхөр файл нөгөө idle shell рүү орлоо. Idle shell-с файлыг нэгээд авна. За эхний даалгаврыг авлаа. Ингээд эхний даалгавар ингээд ороод ирнэ. Бэлэн жишээ байгаа тий. За энэ жишээгээ бид нэр ажиллуулад за жагсаалтын утгуудын нийлбэр нь хасах тав гэж байна. За ингээд нийлбэр болох жагсаалтын нийлбэр болох функц тодорхойлсон байна. За анхны утга нь тэг. За тэгээд энэ x нь x-ийн утга нь нөгөө утгууд маань x-с эхлээд item-с хүртэл явна. За тэгээ энэ хэдэн элемент оруулах нь тэр элемент хүртэлх утгыг оруулна. Тэр утгуудын нийлбэрийг олоод тэгээд тэр нийлбэр утгыг бацаана. Үндсэн функц дээр юу хийсэн бэ гэхээр жагсаалтын утгуудын нийлбэр гэхээр зэрэг нөгөө жагсаалтын функцэд дуудлаа функц дотор эхний утга нь 1, дараагийнх нь 2, дараагийнх нь хасах 8 гэсэн утга байсан. За эдгээрийн нийлбэр болохоор зэрэг хасах 5 гэж гарна. За энэ одоо бид нэр энэ дээр хасах 8-ыг эрг 8 болгочих тийм үү? Эрг 8 болгоод run module гэдэг үгүй. Тэгэхээр энэ дээр нийлбэр нь 11. Ингээд жагсаалтуудын нийлбэрийг олох даалгавар. За тэгээ энэ даалгаврыг ингэж бодчоод
одоо бид нар лаборатори ажлын даалгаврыг даалгавар нь болохоор зэрэг лаборатори ажил номер 3 гэхээр энэ файл нэгдэнэ. За энэ файл нэгдэд хоёр дахь жишээг нь бас татаж авч ажиллуулна. Тэр бидний жишээ байгаа саяхан шиг яг энэ линк дээр болохоор байгаа гэсэн үг. За тэр жишээг бодно. За лаборатори ажил жишээний тайлбар нь энд байгаа. За тэгээд энэ дээр би даач хийх даалгавар нь болохоор зэрэг энэ 1 2 3 4 5 энэ бодлогыг нөгөө жагсаалттай холбоотой даалгавруудыг хийгээд файлаа хадгална. Хадгалахдаа ямар төрлийн файл болгож хадгалах вэ гэхээр энэ 3-1-ийн даалгавар би дан гүйцэтгсэн файлыг хадгалахдаа 3-1-ийн 1 3-1-ийн 2 гэх нэг да дөрвөн бодлого байгаа учраас 3-1-ийн 1 2 3 4 5 гэх 5 файл хадгалагдана гэсэн үг байна. За лаборатори 2 нь болохоор бас яг адилхан 3-2 гэдэг нь адилхан. За тэн дээр болохоор зэрэг бас бэлэн файлыг татж аваад энэ текст файлыг notepad хурж файл үүсгээд үүсгэсэн файл дээрээ файлаа дуудаж авчиад ажиллана гэсэн үг. За энэ файлыг энэ програмыг татаж source холбоосыг нь бас энэ дээр харагдана. Одоо 3-2-ийн их код энийг татаж авч ажиллуулна. Энэ 3-2 дээр бэлэн кодууд нь татаж авч ажиллуулад тэгээд тэр кодуудыг ашиглаад энд өгсөн даалгавруудыг гүйцэтгэх юм аа. За ингээд гүйцэтгэж дуусаад лаборатори ажлын тайлан бичих загварыг ашиглаад энэ хийсэн ажлуудаа тайлан болгож бичээд заасан хугацааны дотор илгээх хэрэгтэй. Лаборатори ажлын тайлан илгээх хугацааг багш тухайн үед тодорхойлж өгнө. Тодорхойлж өгсөн хугацаанд ажиллаа хийж илгээх шаардлагатай байдаг. За та бүхэнд амжилт хүсье. Тэр баяртай.